цаасын гэмтэрх толбогдсон. Инхтэр толбогдохыг хэлцэнэ. Нарийн бичгийн дараас эцээ хэлтгээ оролцогчноо сууж болно. За шүүх хурлааны эрсдэлтэй холбоотой санал байна. Инхтэр баггүй. За шүүх хурлааны эрсдэлтэй холбоотой санал авах учраас хурлыг үргэлжлүүлье. За дэг танилцуулна. Шүүх хурлаа Монгол Улсын нэрийн өмнөөс явагдана. Шүүх хурлаанд оролцогчид шүүгд хүндэтгэлтэй хандаж үг хэлэх мэдээлэл өгөхдөө суудлаасаа босна. Мөн улсын яллагч оролцогч нар шүүхийн шийдвэр үүсгэн сонсоход байлцах бөгөөд шүүх хурлааны тархимдаа бусад хүмүүс хурлааны дэг захиулах шийдвэр захирагдах хэрэгтэй. За шүүгдэгч шүүх хурлаанд дэвшүүлж тархимаас гаргахыг сануулна. Дахин зөрчил гаргавал шүүх хурлааны тархимаас гаргаж шүүхийн шийдвэр үүсгэн сонсоход байлцуулна. За улсын яллагч шүүх хурлаанд дэвшүүлж сануулна. Дахин зөрчил гаргавал зөрчлийн үйл зааснаар шийдвэр гаргуулна. За оролцогчдыг ойлгосноо. Ойлгосоо. За бие мэдлэлтийн өмнө танилцуулга гараа буулгараа. За Монгол Улсын иргэн 1978 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын аймгийн Баруун Урт суманд төрсэн 47 настай эрэгтэй бүрэн дүнд боловсролтой мэрэгжилгүй Богоороо хөдөлмөр эрхэлдэг амбул 5 эхнэр 3 хүүхэдтэй хамт Баруун Урт сумын 7 дугаар үеийн боловсрол хорооллын 307 дотор байсан сухайтай. За урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, усаасан гавьяа шагналгүй. Эргээсийн дугаар ИЛ-ийг 78 12 15 33 зээрдүүд огт ядамж явын инхтэр гэсэн байна. Зөв үү? Зөв. Буруу зурагч гэсэн зүйл байна. Баггүй. За бие мэдлэлтээс улсын яллагч асуулт. Баггүй наа. За прокуророос ялах дүнэлт гардуулж өгсөн үү? Өгсөн. Авсан байгаа тий. Авсан. За бичиг үсэг бол мэдх юм байна тийм ээ. Мэднэ. Шүүх хурлаанд өмгөөлөх авах уу? Авахгүй өмгөөлөгч үл орж байгаа. За өнөөдрийн шүүх хурлааны шүүгч Баярбаатар даргалан нарийн бичгийн дарга Номын Эрдэнэ прокурор улсын яллагчаа саналтын прокурор Ууган Батнарын оролцуулан хурлаж байна. Та эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн хэргийг шийдвэр ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл эдгээр хүмүүсээс татгалзах хэрэгтэй. Тань татгалзах юм байна? Байхгүй. За бусад оролцогчдод Баггүй наа. За шүүгдэгч нь эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх хувь зааснаар тодорхой эрхэлж үүрэг хүлээдэг. Ямар эрхтэй үүрэгтэй байдгийг бидэнд танилцуулъя. За ямар хэрэгт яллагдж байгаагаа мэдэх хэрэгтэй. Ялын талаар хамааруулан бичгээр тайлбар гаргах, баримтсал гаргаж өгөх, нотлохоромж шалгуулах, хүсэлт гаргах хэрэгтэй. За мөн шүүх хурлаанд оролцох, шүүх хурлаанд мэдүүлэг өгөхөөс татгалзах, шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах ийм эрхүүдийг эдэлдэг. Хэрхэн ойлгосноо? Ойлгосон. За үүрэг нь болохоор шүүхийн дууцаар хүрэлцэн ирнэ шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаанд саад авчруулахгүй байх юм үүрэгтэй. Үүрэг ойлгосноо? Ойлгосон. За өнөөдөр шүүх хурлаа болгохтаа эхлээд улсын яллагч ялах дүнэлтийг үнсэн сонсох нь шүүгдэгч мэдүүлэг өгвөл шүүгдэгчийн мэдүүлгийг сонсно. За үүний дараа хавц тэрэг төвлөрлөн бичмэр талаар үнэлтийг шинжин судлах дараалал явуулна. За улсын яллагч өнөөдөр шүүх хурлаанд гин бороогийн ямар байрсуртай оролцож байна? Шүүх хурлаанд ямар нотлох үнэтэй шинжин судлах талаар саналаа хэлье. За хэмжээ болохоор Ууган Батмины бие өнөөдрийн шүүх хурлаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцохдоо яа энэ төрийг гэмтэрэг үйлчлэн гимбуруутай болохыг татгалж ялах байр суурьнаас оролцсноо. Ялах үйлчлэнд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлан, шинжлэн судлах нотлох баримтуудыг шинжлэн судлах дараад оруулах салан гаргах санал байхгүй, шинээр орж ирэх нотлох баримт байхгүй байна. За инхтэр шүүх хурлаа гэхээс өмнө гаргаж нотлох баримт санал хүсэлтэй байна. Байхгүй. За шүүхийн хэлцүүлгийг улсын яллагч ялах дүнэлтийн үсэн хэлсэн. За инхтэр төр сууж байгаарай. Яллагч инхтэр толгойд хэрэг иргэн талаар Сүхбаатарын прокурорын газрын хэрэг үрж мөрдөн байж ажиллагаанд хэлдэг хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Х. Ууган Батбий 2025 оны 1-р сарын 15-ны өдөр эрүүгийн удирдлагын 11 дугаар зүйлийн 1 төслийг зааснаар эрүүгийн эрэг үүсгэж ялагдагчаар татсан Х. Яа инхтэрт холбогдох 3-7-21 дугаартай эрүүгийн хэрэгт Тус аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах дадлын эсхийн байшаагч цагдаагийн дэслэгч Х. Сүхбаатанд мөрдөн байцаалтай ажиллагаа явуулж 2025 оны 1-р сарын 29-ны өдөр эрүүгийн эрэг шүүгэн шилжүүлэх саналтай ирүүлсэнийг 2025 оны 1-р сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад тэмдэглэнэ. Би үлдээж хүсвчээ. Үлдээлт. Ялж байгаа гэмтэргийн тусаагуулгын хувьд ялагдагч яа инхтэр нь докторлох мандууны зүйл хэрэгжилсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын аймгийн Баруун Урт сумын 7 дугаар боловсрол хорооллын 307 дахь байх өөрийн гэрийн гадаа
үйл ажиллах зүйлээр шалтгаалan эс Батболдтой хувийн харанхуй харилцаа үүсгэн маргалдаж болмоор нүүрэн тус газарт нь гараараа олон удаагийн үйлдэлээр зохиж биед нь халдаж хоёр нүдний дээд доод зохин тус хурал зөөлөдийн гэмтэл хоёр өвдөх зулгарал бүхий хөнгө өхөр санаатай учруулсан гэж нөхцөл байдал мөрөн шилжих ажиллагааны явцад хэрэг хууль заасан үндэс журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах ноцгоромжуудаар нотлогдсон тогтоогдож байна. Ноцгоромжуудын талаар хогш эс Батболдын мэдүүлэг манай найз төрөө намайг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүрээд иргэж дуудахаар нь баруун урт сумын 1-р өг боловсрол хорооллын 307 тод гэрт нь очив. Тэгээд намайг очлоо гээд эхнэр нь хоол цай хийж өгөөд төрөө надад нэг жил виски гаргаж өгөөд бид хоёр хувааж уусаа. Тэгээд төрөө нь уусан архиндаа согтоод өөрөө эхнэр оюун цэцгийг цаашаа суу гэж загнаад байхаар нь би төрөөг бол гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгэнд ороогүй гэж хэлээд гэрээс нь гадагш гарч байхад төрөө нь гэрийнхээ өвгөдөнд гарч ирээд намайг юу гэж байгаа юм бэ? Юу яриад байгаа юм бэ гэж хэлээд миний өмсөж байсан хувцснаас зуураад газар унгаагаад баруун нүд рүү согсон. Тэгэхээр би баруун гараараа дарах үед төрөө нь миний мөрөн дээрээс дарж байгаад толгой шанаа зүүн нүд зэрэг газар руу хэд хэдэн удаа зохиод байсан. Тэгтэн төрөөгийн эхнэр оюун цэцэг гэрээсээ гарч ирээд төрөөг салгахад дахиж над руу дайраад миний тухайн үед зөөж байсан хөдөөний оролцоор миний хоолыг боогоод байлаа. Тэгэхээр эхнэр нь болох оюун цэцэг зууралцаар байгаад төрөөг салгаад гэрт нь оруулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн асуудлаас бол миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэл санааны хохирол хэмжихгүй би гомдолтой байна. Цааш нэхэмжих зүйл байхгүй гэх мэдүүлэг австрийн 8-аас 9 дугаар уулзалт гэрч оюун цэцгийн мэдүүлэгт манай нөхөр яа инктүр бид 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байх үед эс Батболд цэсвэрэн гэх хүмүүс нь төрсөн өдрийнх нь дэлхийг нь өгнө гэж ирцгээсэ. Тэгээд тухайн хүмүүс нь манай нөхөр яа инктүртэй арх хувааж ууцгаагаад хоол цай идцгээгээд нэлийн удаан суусгасан. Тэгээд манай нөхөр инктүр болон хамт байсан цэсвэрэн Батболд нар нь уус архиндаа нэлээд цогцсон байсан. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад манай нөхөр инктүр над руу пиццаа гэж хэлсэн чинь Батболд нь намайг өмөрөөд инктүрт хандаж эхнэрээ буруу хэллээ гэж хэлж байсан. Тэгээд Батболд нь явлаа гэд манайхаас гарсан. Тэгээд манай нөхөр инктүр нь араас нь дагаад гарч байсан. Тэгээд би араас нь гараад очиход нөхөр инктүр нь Батболд хоёр хоорондоо зуурлаад байж байхаар нь би салгаад хоёулангийн гэр гэрлүүн оруулсан. Тэгэхэд Батболд нь шууд цагдаагийн байгууллага руу залгаад дуудлага мэдээлэл өгч байсан. Манай нөхөр инктүр нь намайг хэл амаар доромжлоогүй, миний бид халдаж зодоогүй, намайг гэрээс гараад очиход хоорондоо зуурлаад байж байсан. Тэгээд Батболдын нүдэнд хөхрөөд хавцсан байсан гэх мэдүүлэг Австрийн 12-13 дугаар уулзалт гэрч цэсвэрэнгийн мэдүүлэг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүрээдөө инктүрэнд очив юм аа. Тэгээд хоол цай идэж ууж байгаад инктүр нэг шил арх гаргаж өгөөд тухайн үед нь хамт байсан Батболд инктүр бид гурав хувааж уулгаасан. Тэгээд би тухайн өдөр Улаанбаатар хотоос ирсэн нойр муутай байсан болохоор зөөрмөлсөн байсан. Тэгээд нэг мэдгэд бахиралтахаар нь гараад харалтал инктүр Батболд хоёр хоорондоо муудалцсан байсан. Гэх мэдүүлэх Австрийн 16-аас 17 дугаар уулзалт Скотланд аймгийн шүүх шинжилгээний эзэн Шинжээч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай дүгнэлтэнд Батболдын биед хоёр нүдний дээд доод зохин тус хурал зөөлөдийн гэмтэл хоёр өвдөгт зулгарал гэмтэл тогтоглоо. Дээрх гэмтүүд нь хуучин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлдэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үйлдсэн байх боломжтой. Эрүүл мэндийн төр хугацаагаар шалгуулах тул хүний эрүүл мэндийн мэдээд өчирсөн хохирлын зэрэг тогтоох чамгийн 3-1 зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоглоо. Цааш төлбөрийн үед чадвар тогтонг алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгээрээс хамаарна гэж шинжээчийн дүгнэлт Австрийн 22-оос 23 дугаар уулзалт ялагдагчаар инктүрийн өгсөн мэдүүлэг тухайн үед би уусаа архиндаа нэлээд огцсон байсан болохоор Батболд дахтаа ам зүрх муудалцсан байсан гэх мэдүүлэг Австрийн 39-оос 42 дугаар хуудсан зэрэг налхуурамтууд хэрэгт авагдсан байна. Дээрх налхуурамтуудаас дүгнэлт үзгээд инктүр нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Скотланд аймгийн баруун урт цомын 7 дугаар бүг боловсрол хорооллын 307 тоотод байх өөрийн гэртээ цэсвэрэн болон Батболд нарыг үрж арх огцруулах гундааны зүйл хэрэгэлсэн байх бөгөөд улмаар Батболд нь инктүрийг арх огцруулах гундааны зүйл хэрэгэлсэн үедээ өөрөө эхнэр оюун цэцгийг загналаа гэж бодон энэ үйлдэлээ болж гэж хэлэхэд болохгүй байсан тул инктүрийн гэрээс нь гарч явах үед нь Батболдыг боох нүүрэн тус газарт нь гараараа олон удаагийн үйлдэлээр зогж биед халдаж хоёр нүдний дээд зохинд тус хурал зөөлөн эдийн нэвтрэх хөнгө өхөр санаатай учруулсан байна. Иймд ялагдагч инктүр нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж хогсчийн биед гэмт өсрөж босгох ухамсарлыг зориуд эрхчлөөнд нь халдсан үйлдэл нь эргүүл ерхий анги 2-3 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм бүрийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгө өхрөл учруулсан гэдэг үнэлэлтэй байх тул ялагдагч яа инктүрт холбогдох хэрэгт ялах нүүд үйл шүүх шийдвэрлэхээр шийдвэрлээ. Эргүү иргэн шийдвэрлэх хуулийн 32 10 дугаар зүйлийн 1 хэсгийг удирдлага болгон тогтоох нь дээрх гэмтрийг инктүр нь үйлдэлсэн болох нотлогдсон тогтоогдож байх тул эргүү үйл ажиллагааны 11 дугаар зүйлийн 1 хэсгийг зааснаар зүйлсээр тогтоосгоо. Ялагдагч инктүрт холбогдох 253 7 21 дугаартай эргүү иргэн хараалын дугаар Скотланд аймгийн сум үндэ анхан шатны шүүхийг шилжүүлсвэ ялах нүүд үйлдэлсэн хяналтын болохоор хууль цаазын дэд зөвлөх явах мэт.
За энэ бас ялах дүнлтийг ойлгосноо. Ойлгосон. Ойлгомжгүй тайлбарлах зүйл байна. Баггүй. За шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх үү? Үгүй. За алсаал татварлах зүйл байлаа. За хэдэн тодорхой асуулт байна. Ингээрээ асуултсан. За тэгэхээр тухайн үед арх тогтоолох хундааны зүйл хэдийн хэмжээтэй хэрэгжилсэн, зогтлын хэмжээчийг хэр байсан, өөрийгөө хянах чадвартай байсан уу? Би тэд нэлээ тэгж бараг өдрөжин сурсан юм аа тухайд. Тэгээд өглөө ирцгээгээд тэгээд орой чинь бараг 7-8 тэгээд л тэр юм чи бас нэг би тэд бол гэмгүй сайхан ярьж Ер нь ямар шалтгааны улмаас ер нь Батболдтой муудалцах шалтгаан болсон. Тэгээд тухайн үед жоохон найдууд юм бол тэгээд одоо тэгээд жоохон архиусан л тэгээд нэг жоохон урлан явлаа ойрлаагаад ингэнгүүт нь л одоо тухайн үед жоохон араасан тэгээд шилдэрээд гараад. Яг тийм хүн гэрээсээ таны гэрээс явж болдгоо юм уу? Явхлаар нь чи яхаа явд ингэж бодоод идэм үү? Үгүй тухайн үед л одоо жоохон. За энэ хохирогчийн мэдүүлэгт дурддагдаад байгаа оролтоор нь босс асуул яригддаг юм уу? Байдаг юм уу? Тэгээд нөгөө зураад татсал ахaltaа тэр аюул оролттой байсан л гэсэн. За энэ хохирогчийн бид өөр хүн хатсан зүйл бий юу? Танаас өөр хүн байхгүй. За та юугаар яаж зогсъё? Нүүрлүү нүвлэг рүү бид хэдүүдээ яаж зогсъё? Гэхдээ гараараа л тэгээд зогсол. Зогс юм уу? Зогсон гэдэг юм уу? Зогсон. За энэ Батболдтой ер нь уулзсан уу? Уулзсан. За гомдол санал нэхэмжих зүйл байгаа талаар нь тодруулж асуусан уу та? Өөрсдөө гуйсан уу? Байхгүй. Нэгдээ дүгнэлт хийж байгаа юм уу? Дүгнэлт хийж байгаа мó та? Найзаагаа зодчоод байна шүү дээ. Дүгнэлт хийж байгаа мó та? Доошлаараа гэдэг уулзаад би эдэд уулзсан одоо тэгээд тэрний донд бол янз бүрийн асуудал бол байхгүй. За одоо өөр асуулт байна шүү. За төслийн материалаас бичгийн нотгоомтын хинжин судлаа. За шүүгдэгсэн өнөөдрийн шүүх хурлын юм бурууга хөдөлмөрч оролцож байгаа учраас ноц хоримтуудыг товч байдлаар дурдаад байна. Скотрамын болохоор газрын хэмжээ болохоор ууган бат би яддаг сектор талбагдах 253 7-21 дугаартай эрүүгийн шүүх хурланд улсын ялагчаар оролцохдоо хавцрын материалаас дараах ноц хоримтуудыг шинжилж судална. Хохирогч Исбол Батболдын мэдүүлэг хавцрын 8-аас 9 дугаар хуудсанд гэрч оюун цэгийн мэдүүлэг хавцрын 12-аас 13 дугаар хуудсанд гэрч ЖЦ сүрэнгийн мэдүүлэг хавцрын 16-аас 17 дугаар хуудсанд Скотрамын шүүх шинжилгээний эзэн шинжээчийн 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт хавцрын 22-оос 23 дугаар хуудсанд ялагдагч институтын ялагдагчаар өгсөн мэдүүлэг хавцрын 39-оос 42 дугаар хуудсанд зэрэг авах ноц хоримтуудыг шинжилэн судласан таатуулсан байна. За институтын хувьд бичгийн ноц хоримтоос уншиж судлах тодорхой зүйл байна. Хавцрыг байхгүй. За шүүгээ хилцүүлэх талууд нэмж авах санал хүсэл тайлбар байна. Баггүй. За шүүгээ хилцүүлээд бас энэ буруугийн асуудлыг хэлчихээ улсын ялагч дүнлээ. Улсын ялагчийн дүгнэлт 2025 оны 2 сарын 21-ний өдөр баруун уртсан Бэмбүртэ тооцоолох тухай. Скотрамын болохоор газрын хэмжээ болохоор ууган бат би зөвлөд эрүүгийн хэм шийдвэрлэх хуулийн 34 7 35 24 дугаар зүйлийн нэг хэсгийг тусдад удирдлага болсон эрүүгийн цэцгаангийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмтэр хөвөлдсөн институт толбогдох 253 7-21 дугаартай эрүүгийн шүүх хурланд улсын ялагчаар оролцсон дараах тэмцээн гаргаж байна. Нэг төрн согтууруулах хундааны зүйл хэрэгжүүлсэн үедээ буюу 2024 оны 12 сарын 19-ний өдөр Скотрамын баруун уртын 7 дугаар өг боловсрол хорооллын 307 тодорхой өөрийн гэрийн гадаа үйл ажиллах зүйлээр шалтгаалсан Батболдтой хувийн харамтын харилцаа үүсгэн түүний бид хөнгөө өхрөл учруулсан гэмтэргийг үйлдсэн байна. Урьдчилан ажиллагааны заасан үндэс журмын дагуу бэхжүүлж хавцрыг бэхжүүлэгдсэн түншлэн шүүх хурлааны хэлцүүлгийн үед талуудын шинжин судалсан ноц хоримтуудаар шүүгдэгч институт нь өөр үйлдэл хууль бус шинжтэй болох ухамсарлаас түүнийг хүсэж үйлдэн хор уршигт зориг төргсөн юм буруугийн санаа тайлбартай байна гэж үзмэлтэй байна. Гэмтэргийн улмаас хохирогч Батболдын эрүүл мэндэд хөнгөө өхрөл учирсан байх бөгөөд хохирогч Батболд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжсэн баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нь ялагдагчаас нэхэмжих зөвлөс эсгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна. Хэрэгт хохирогч Батболд нь өөрийн биед учирсан дээрх гэмтлэг үзүүл эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ болон эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн зардал гараагүй болно. Шүүгчдийн гэмбүрүүг нотсон байдлын хувьд шүүгдэгч инх төрн дээрх гэмтрийг үйлсэн болох нь хохирогч Батболдын мэдээлэл болон гэрч оюун цэцэг цэс хөрөн болон Скотрамын шүүх шинжилгээний эзэн шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн ноц хоримтуудаар болон өнөөдрийн шүүх хурлын хэлэлцүүлэгтээр шинжилэн судалсан ноц хоримтуудаар ноцлогдсон тогтоогдсон байх тул инх төрийг
Үйлдэл гэмтэргийн эрүүгийн эрэгт авахын алхуурамтуудаар гэм буруутаа болохын авах шүүх хуралдааны хилцүүлгийн шатны шинжилэн судлах алхуурамтуудаар тогтоогдож байхад нэг төрөг эрүүгийн үеийн тусгай анги 11 дугаар зүйлийн нэг төлөв заасан хүний эрүүл мэндэд хөнгөн өхрөл санаасаа учруулах гэмтэрэг үйлдэл гэм буруутаа тооцоолох саналыг гаргаж байна. За нэг төрөө шүүх хуралдаанд тасрал шийдвэр гаргаж байна. Гэм буруугийн талаар хэлэлцэл байна уу? Байхгүй. За талууд гэм буруугийн талаар маргааг учраас хуралдааны үргэлжлүүлье. За нэг төр нь үйл ажиллагаа зүйлээр шилтгэлэн хувийн таарамж байлцны улмаас Батболтын мэд хөнгөн хөрөлцүүлсэн татгалж байна. Өөрөөр эрүүгийн үеийн сангийн 16 дугаар зүйлийн нэг тасаасан гэмтэрэг үйлдэлсэн гэм буруутай тооцох шийдвэр шүүхээс гаргаж байна. За прокурорын газраас зөвлөсөн хэргийн зүйлчлэл тохирсон байна. За хохирогч гомдлгүй нэгэн төсөлгүй гэсэн учраас инх төр нь энэ тогтоолоор бус төлбөргүй байна. За ингээд гэм буруутай тооцсон учраас эрүүгийн хариуцлага онцлох асуудал хэлцээ. Үйлчлэгч. За эрүүг хариуцлага үлдэх тухай шүүхээс шүүгдэгч инх төрийг эрүүг үеийн тусгай 11 дугаар зүйлийн нэг төсөлд заасан гэмтрийг үйлсэн гэм буруутай тооцсон тул эрүүг хариуцлага хүлээлгэх зүйтэй байна гэж үзлээ. Эрүүг хариуцлага хүлээлгэхэд эрүүг үеийн ерөнхий ангийн 6 5 дугаар зүйл заасан эрүүг хариуцлага хөнгөрүүлэх болон 6 6 дугаар зүйл заасан эрүүг хариуцлага хөндрүүлэх нөхцөл байдлууд тус тогтоогдох байна гэж үзлээ. Шүүгдэгч инх төрд эрүүг үеийн тусгай 11 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар 701 тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 сая төгрөгөөр торох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд эцэгцэн төлөвлөх саналыг гаргаж байна. Хэрэгтэй битэмцлийн төрөг байхгүй эдмэрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй болно. Шүүгдэгчийг баримтлаагүй цагдаа өргөдөөгүй учраас илэрхийлэл оруулан тооцоолох санал байхгүй байна. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийдэх тогтоол өвчин төгөлдөр болтол шүүгдэгчид өөр давсан хувийн талаар дасан зэрэг арга хэмжээг төвөр хөгжлүүлэх гэсэн төгөлтийг гаргаж байна. За шүүх хуралдааны тасрал шийдвэр гаргаж байна. Инх төрөө хэлэлцүүлэн шүүгд хандаж байхгүй. За түр тасралээ.